Жоохон үнэтэй өдөр байсан. Өнөөдөр бол яагаад тэгэхээр за сүүлийн тайлбарлаж байгаа. Ямар ч ойны өдөр өглөөний цайгаа уугаад тэгээд ноосо пандемиагаас балер өнө бүтэн цагийн аяллаа хийсэн. Тэгээд баахан чихрүү ис орсон байсан өглөө л мэдсэн. Тэгээд бид хоёр болохоор одоо өөрийнхөө тусдаа аяллаа өргөжүүлж байгаа. Би Таиланд руу ойно болохоор оюуроо явж байгаа. Энэ төхрөө тэмцээнд хороо явж байгаа. За ямар ч ойр нисэг айгүй гоё байсан. 2 сар шууд нисэг айгүй байсан. Тэгээд ерөнхийдөө нэлээд ядарсан байлээ. Ер нь бол 2-3 хоногийн аялал хийсэн чинь тэгээд Таиланд руу 4 цагийн нислэг хийгээд Таиландэр буусан чинь энэ жил 2 дахь удаа ярьж байгаа учраас нэг цаанаасаа нэг гэр шиг гоё байлаа. За тэгээд Таиланд ирээд бол хамгийн дөрөв юм түг харахаараа Таиланд ирснээ аягүй сайн мэдэрдэг. За өмнө байрлаж байсан хостел руугаа ирсэн. Тэгэнгүүт замаараа таньдаг хүмүүстээ таарч мараа те. Энэ л болохоор өмнө авчилгнээр орж ирсэн нэг хостел байгаа. Хоногийн $14 байсан баха. Тэгээ гадаа пүүлтэй учраас пүүлтэй нөрөө жоохон сэрүүц суужгаад ер нь тэгсэн гэсээгээд унтсан даа. Өчигдөр нэлээд ядарсан байсан.